Одоогоор бол ханиа томооны үе дэгдэлтийн байдал нь одоогоор бол бага зэрэг намдсан байдалтай. Гэхдээ бол яг л хүүхэд бол орныхоо тоондоо бүгд хамрагдсан. Яг тийм байдалд харамжлагдаж байна. За яг багасж байгаа шалтгаан яг бүр эрс бол бүр ингээ багасаад бүр ингээ хүүхэд өвдөхгүй байгаа юм бол биш л те. Тэгээ яг нөгөө бүр дэгдэлтийн вирусын дэгдэлтийн үе нь одоо бол арай намжимт байдалтай доктортой байдалтай байна л гэсэн үг. Тэгэхээр бол энэ мэдээж хэрэг одоо нөгөө хүмүүс одоо яг эд хүүтэн болоод ирэхээр анх намар сэрүүний уйлрал тийм ээ огцом ингэж хүүтэрсэн үед одоо ээж аваад одоо гамаа алдсан одоо тийм байдалтай байсан бол одоо эргээд дээрэс нь нөгөө сургуулийн насны хүүхдүүд одоо карантинлагдаад амарсан байна. Бас нэг шалтгаан нь бол тийм. Тэгэл ээж аавын асаргаа тэр нь тэгээд холбоотой байхгүй. За мэдээж хэрэг яг ханиа томооны үед хамгийн гол зөвлөгөө бол ээж нар нөгөө агаар салхинд гаргана гэд ингээд идэг. Яг өвдлийн хасах 10-аас дээшээ градус заасан хүүхдүүд ерөөсөө агаар салхинд гарна гэж бод байдаггүй. Харин өрөөгөө агааржуулна, чихтэй цэвэрлэгээ хийн. Гэтэ өрөөгөө агааржуулахдаа мэдээж хэрэг тогтмол 2 цаг тутамдаа агаараа оруулна. Тэгээ цэвэрлэн гэдэг. Харин тэгэхээр ингээд ээж аав нарын хамгийн буруу ойлголт бол нөгөө юу яадаг байгаа. Хүүхдүүдээ ингээд өвлийн хас гарав заасан байхад салхинд гарна, одоо лагертаа гарна, гадаа салхилуулж ингээд хит ингээд жиндүүл дааруулснаасаа болоод тэрхийх өвддөг. Тэгээ дээрээс нөгөө улирлын вирусын яг дэгдэлт болж байгаа үе дээр ингээд одоо нөгөө цэцэрлэгийн насны хүүхдүүд бол нэлээх одоо ханиад одоо зөөвөрлөх байдлаар бол тий ханиадыг тараагаад бага насны хүүхдүүд одоо маш ихээр өвддөг байгаа. За яг одоогоор болвол нэлийн сартай хүүхдүүд нэлээд их дамгаалж өвдөж байгаа. Тэр нь бол сая нөгөө вирусийн нөгөө 7 хоногийн байдлаар одоо бид нар бол нөгөө халдвар төвчин судлалын үндсийн төвөөс мэдээлэл авч идэг. Тэрэн дээр яг л нөгөө гарч ирж байсан RS вирус, тэгээ H2 N3 вирусууд одоо нэлээд их одоо дэгдэлтэй байгаад байна. Энэ RS вирус одоо эдгээр нь болохоор дандаа сартай хүүхдүүд голцоо. Дандаа бүглэршилтэй нейронууд илүү хөтөлбөр байгаад.